Тэгээд оо үздэг байхгүй. Тэгэхээр электролизийн процессор юу гэдэг гэхээр хоёр электролит гэдэг уусамшин ингээд тэр жижиг үсгүүртэйгээ байдаг. Одоо чинь өмнөгөө хайцаагыг чинь өнгөрч мөнгө бүр үлгэрийн юм шиг байна манайхаа. Би жоохон царай муутай л харагдчих. Зүгээртэй. Би сүйтэй цай чанжин нэг сайхан цай уучих гэж бодоод би 3 мөрөө үед ч лөө нэг шүл ууцсан байхгүй юу. Тийм учраас нэг тийм яг хоолоор өсөг мэдрэмж болоо. Гэхдээ нэг тийм халуун тийм бүлээ мууж муугаад тэгээд сүйтэй цай чанжгаа өрөм хийгээд самарчээ. Тэгээд би нөгөө фитнес руугаа одоо явах гэж байна. Өчигдөр би ингээд нэг өдөр фитнес за өнөөдөр би фитнестэй явахгүй гэж бодох юм бол маргааш би заавалгүй явна. Яагаад гэвэл би ингээ 2 өдөр дараалаад явахгүй гэдээ уул нь өөртөө бодлоо. Тэгээ би нэгтгэд угаасаа яваагүй. Тэгээд хоёр дахьд буюу өчигдөр яг явандаа гэж бодсон чинь би арга биш тарж байгаа байхгүй. Тэгээ манай фитнес бас хаачлгүй яах вэ? Тэгээл өнөөдөр за одоо тийм ажил юм лээ гэж бодоод маргааш тийм оройтхгүй хаа. Гэхдээ ер нь ачаалттай өдөр байна ах. Тэгээд нөгөөдөр 5 дахь штэ. Тэгээ хагас санд нөгөө нэг цагаан сарын нэг юу хичээл орох хэвээр. Тэгээл ойрдоо нэг тиймэрхүү ачаалал яг ачаал дээр ажил ингээд юунаасаа илүү миний юу яагаад ах шиг байна. Гарахлаа унаад байна. Тэгээд царай зүс гэж авах юм байхгүй. Тэгээ би ерөөсөө биш байна. Тийм болохоор жоохон өөрийгөө тордё доо гэж бодлоо. Тэгээд 2
хизээ 1 сар хийсэн бол 1 сарын сүүлээр би юу хийсэн. За ингээ 2 сард ер нь ямар хуу юу болох вүлээ. За ингээд хүмүүсийн төрсөн өдөр юу вүлээ. За ингээд яг чухал үйл ажиллагаанууд юу вүлээ гэл. Тэгэл 2 сарын 10-нд ч лөө за би Эрдэмтэн гэл нэг л үйл ажиллагаатай байсан сургууль дээр. За тэгээ цагаан сар дараа болох юм байна гэж бодвол нөгөө ажлаа ингээд ч номер 1 тавьчих жоохгүй. Тэгсэн чинь өнөөдөр манай баг дүүгийн төрсөн өдөр заяа. Өчигдөр манай 10 жилийн найзын төрсөн өдөр байсан байл яг уу. Тэгээ тэр бүгдийг би яг ажлаа тарахж байхдаа л саналаа мэдлээ. Яа бүр үнэхээр яна. Нэрээс амьдрал биш ээ. За тэгээ сайхан цай уугаад Михэртэй тос гэж манайх мэдгүй юм. Михэртэй тос гоё тий. Михэртэй тос явуулсан байлаа. Бөөсө жоохныг идсэн болохоор нэг талыг нь л идэх баха. Нэг юм дархлаагаа ингээд хэр би дэмжиж байгаа байлээ. Аас миний бүр ингээд тэрч ингээд ажиллахгүй. Дархлаагаа хэрхэн дэмжиж байгаа тухай ингээд те өөрийнхөө арсыг, өөрийнхөө биеийг тэг яг юм тарих толгоогоо ингээд хэрхэн сэргээж байгаа тухай ингээд тусдаа бичлэг оруулаа. Яа нэг гэхдээ ингээд нэг бичлэгний үр тавих би чинь бас жоохон юу юм штэ. Баярлалаа, үзэн баярлалаа. Та нарт тэгэхээр харагдах юм бол доо би сая ингээ 20 минут халаалт тэгээд одоо тасгал руу орохгүй л байж байна да. Би та нарт амар инээдтэй юм ярьж өгье заяа. Өчтөр орой би ирээд зэрэгт хэлдэг байхгүй юу? Зэрэгч намайг маргааш хүргээд өгчихсэн чинь заал хийсэн. За тэгээд тэгсэн чинь хэсэг хугацааны дараа зориг ингээд би ингээд таксины мөнгө ширээн дээр тавьчихсан шүү гэдэг байхгүй юу? Тэгээ би за тэгвэл таксигаар явчихъя гэд. Тэгээд дахин нэгэн хэсэг хугацааны дараа зоргоо би ингээд жимс эдмээр ахаа гэд. Тэгээд тэгсэн чинь таксиныхаа мөнгөөр жимс авч идээд тэгэнгүүтээ автобусаар явахгүй гэдэг тэгсэн байхгүй юу? Тэгэхээр нь би тэгээ тэгээд жимс эдснийхээ дараа өнөө өглөө тэр мэргээ мартчихж идчихсэн юм чинь. Зэрэг ингээд татангуудаа алей одоо босоорой ш. Үнэхээр би ерөөсөө юм санаатаагаар биш өчтөр тийм явдал болсноо түрхэн мартчихж. Тэгээ одоо би автобусны бодол руу явчихна. Зэрэг гайхсан багсан. Таксины мөнгө авангуудаа өглөө нь дуудаад ундагнаас. Тэгээ өчтөр ер нь 8 Гүй хэд гэж ирсэн бэ? Ирсэн чинь 9:30 болсон байсан шүү дээ нэрээ. Тэгээл 10 гэл унтсан. Тэгээд уул нь ингээ үнэхээр 10 алхмын зайд манай нэг ах их байгаа байхгүй юу? Тэгээд зөрөгдөр орж уулан золгох ёстой. Тэгээд өчтөр л бит хоёр бинийхэн царайг нэг тийм нойр мөглөөгүй ирүүлэр ихчээр харлаа. Тэгээд өнөөдөр орж золгоё гэд нөгөө ажилласаа ирээд ч юм уу тэгэхэр бүр ингээд хайгуу орой олчиход байгаа байхгүй. Тэгээд айлт хар шөнө орж золгох юм шаашаа. Тэгж гэгээ цагаатад арай нэг ядаж юм ярьж болох үз. Цаг хугацааны хувьд орсон дээрээс тэгээд за нэг тийм байна. За өөр нэг яриа. Би бүр энэ подкастыг үнэхээр ийм мүлжиж сонсож байна гэх юм уу? За яг уу нэг талаараа ингээд надад нэг дор сонсож байх юу байхгүй байгаах. Цаг зав байхгүй байгаах гэж бодох гэсэн ч
Ер нь үнэхээр ингээд ийм ярьж байгаа сэдвүүд нь ийм миний хувьд амар ийм мүлжүүртэй санагдаад байгаа байхгүй юу. Ингээл нэг хэсэг ярианыхан дараа нэрэн эн чи юу лээ гэж бодох үе хэмжээний гэл санагдчихээн. Тэгээд нэг одоо хизээ сонслоо. Нилийн хэд хоногийн өмнө сонссон юм а. Тэгэл амьдаа л улан сонсохгүй л байгаа. Нэг сонирхолтой байгаа учраас би ингээд амьдаа цаг зав гарвал одоо ингээд яг явж явах автобусны буудлын руу явж явах замдаа хүртэл ингээд гараад ааруулан барин сонсоод байгаа байхгүй юу. Гэхдээ дуусгах чадахгүй байна. Хэсэг сонсож байгаа л тэгээд ингээд нэрэн эн чинь юу юм болоо гэж жаахан ингээд процесс хийхгүй л яа бүгдийг ингээ яг машинд байгаа юм шиг сонсчиж бас чадахгүй байна. Тэгэхээр та нар бас сонсоод үзээрэй гэж хэлэх гээд байгаа юм. Санаа маань. За. Би одоо гүөх хэрэгтэй нөчтөр бол яг ингэж гараад тэгээд ажил дээрээ 20 минутын өмнө очсон байгаа. Уржигдэр яалтчгүй юу яасан юм бэ? Яг 10 минутын дараа гарсан чинь бүхэл өтөн ёо юу 20 минутын өмнө орох. Яг бүр ингэж те 45 болоод хонх дуурсан чинь би бүр хаалгаар гүйжээдэг шүү. Тэр амар мэдрэмж. Амар бас нэлээд тэгж гүйсэн штэ. Яа. Хөгжилтэй маа. Хөгжилтэй шүү. Оо юу гэлэн 3 гарч. Амар амир дэвчээ. Бид хоёр золгууд хийсэн байгаа. Яг засварлахгүй яг ядах ч оруулах шүү. Юу шинэ хэдий. Харин 9 гэж штэ. Чиний нарийн байхгүй. Нэрний ягаад тэр хүмүүс чидэг. За бид хоёрын ер нь бол цолгууд дөнгөж сая ихлээ дөнгөж сая дуслаа. Цагаан сараар өөр Ямбагчийн оч гэлтэйсэн. Ямбагчинд очоо тэгээд ямка харахыг авчираад дөрүүлээ нэг буудс чигнэд идчихүүлээд ирнэ. Энэ цагаан сар. Ямбагч хөө. Нямбаяр харах уу? Хана чи картон уу? Одоо ажиж байгаа. Чи нэмээ орыг юу юм? Нэмээ орыг юу гэжтэй. Нөгөө хаалгаараа нэмээ орд юм уу яа гэсэн. Ямбагчийг хуучинд бол 120 байсан. Тэндээ даа. Би яагаад яа гэдэг. Гэсээр мөрөө. Чи гүүн үү? Угаасаа л бараг л гүүн. 10 болохын зэд байх үед. Наад машинаа гаргачаач тээ ядаж. Халаг үүд нь ухаад бил. Миний машиныг бодож байгаа, энэ машин намайг бодож байгааг харчихсан. Зүгээр юм ярихгүй танаатай жоохон хамт алхмаар санагдаад. Тэгээд алхаж биш.
Ямар хөөрхөн сэтгэлтэй юм бэ? Би ингээ попкорн авахгүй явцаас авахгүй гэсэн чинь ингээд юугаар гэрчин гээд тавьчих. За ингээ ганцаараа кино үзэн ганцаараа ингээд хоолцоо. За сайхан болцгоо. Хэрвээ хоол идэж байгаа хүн байх юм бол би бүр үнэхээр өсөөд байна заяа. Учир нь би өглөө юм идсэн. Би ерөөсөө мэдээгүй. Намын төлөөр арсан ч юм хаач юм гэдэг чинь тэснэ эс ирэхэд яг тийм танаас үгүй олмоор байсан. Танаас би энийг болон дүрсээр үзүүлсэн л дээ гэхдээ яг нөгөө тайлбарын хийгээг болохоор энд яриасыг явчихъя. Нэгэгийн төрс өдрөөр уулзч чадаагүй. Тэгээд бид хоёр өнөөдөр уулзаад хараа надад цэцэг өгсөн. Тэгээд би сая бас энэ л ороод тэгээд энэ оны өөртөө авч өгсөн эхний ном болов 2 сарын дараа. Бүхэл бүтэн 2 сарын дараа л би одоо ном авч байна. Зүгээр дээ. За. Тэгээд одоо болохоор би нүүрнийхээ цэвэрлэгчээ авах гэж. Нүүрний цэвэрлэгч маань яг хэрэгэлдэг маань хизээч туслаа да. Тэгээд бас аваагүй өөр цэвэрлэгч хэрэгжилж байсан. Тэгээд одоо болохоор нөх хуучин хэрэгэлдэг авах гэж явж байна. Тэгээ нэг ялцчгүй жоохон ядарсан болохоор ингээ нүд аргаад жоохон ирч хүчгүй дүү байла. Дараа уулзтаа ингээ жоохон энергитэй авахгүй бол салхилж болохгүй шүү. Нөө салхилах юм бол энэ үцтгэн тааш тавчраас